За ямар ч байсан бүгдээрээ бүтэн нэг жилийг YouTube дээр хамтдаа өнгөрөөлөө. Бүтэн нэг жилийн туршид уйггүй, тасралтгүй бичлэг хийж чадлаа. Ингээ өнөөдөр 2025 онд уншсан номнуудаа ер нь эргэж нэг харахаар дүгнэхээр энд сууж байна. За ямар ч гэсэн нэг юм халуун шоколад бэлдчихсэн. Гэхдээ ер нь он доск төхөх тусам ядарч байгаа улмал ядаргаанд ороод байгаа хүмүүс байна уу? Байвал гараа өргөөрэй. Өнгөрч буй 25 онд нийтдээ би 51 ном уншсан байна. Тэгэхээр бараг 7 хоногт нэг ном уншсан гэсэн үг. Гайгүй амжилттай санагдаж байна. За энэ уншсан номнуудын ихэнх нь болохоор яг өмнө нь нас уншсан номууд байсан. Яагаад тэгэхээр өмнө нь уншсан аль хэдийн нөгөө гоё ном гэдгийг нь мэддэг номнуудаа та бүхэнд ярьж өгөө гэж бодоод за тэгээ тэр номоо ярихын өмнө би яг номоо ярихын өмнө дандаа эхнээс нь дуустал нь шинээр уншдаг. Тийм болохоор өмнө нь уншсан номууд бол бас нилээдгүй байгаа. Шинээр уншсан номууд мэдээж тодорхой хэмжээнд байгаа. Уншсан ч гэсэндээ яриаггүй, сувагтаа оруулаагүй номууд бас байгаа. За ингээд бүгдээрээ энэ бүх номнуудыг дараах 5 ангилж үзье гэж бодож байна. Эренбэлж үзье. За зүгээр ингээд 1-5 од өгөх ч юм уу те. Тэр бол арай ингээд ийм амархан хитрхи энгийн санагдсан учраас жаахан сонирхолтой болгоё гэж бодоод за уншаа таалагдаагүй буюу 1 од авах байсан номуудыг бол уншаад ч хэрэггүй гэдэг англи руу оруулна. 2 од өгөх номыг бол миний ном биш ээ гэдэг англи руу оруулна. 3 од өгөх за яг дундаж гайгүй ном биш үү гэх юм бол энэгүй яах вэ гэдэг англи руу оруулна. Уншаад нэлээд таалагдах юм бол гоё ном байлаа гэдэг англи руу оруулаад бүр үнэхээр ингээд гайхшруулсан, алмааруулсан ном байх юм бол эрүү мулталсан ном буюу эрүү мулт гэдэг хамгийн дээдлийн ангилалд оруулнаа. 50 хэдэн номын тухай хальт яриад дүгнээд ангилах учраас бүгдээрээ шууд бичлэг рүүгээ орцгоё. За хамгийн ихний ном бол энэ оны нөгөө хамгийн сүүлд уншсан отхон уншлагуудын нэг байгаа. Эхнийх нь болохоор энэ Housemaid гэдэг саяхан бас кинонд гарсан. Дөнгөж сая хэдхэн өдрийн өмнө сувагтаа оруулсан энэ ном байгаа. За энэ номон дээр бол би энэ номын талаар хийсэн бичлэгтээ бас дурдсан. Яг 2 од өгнө. Санаа нь гоё гүйцэтгэл нь муу гэж. За 2 од гэдэг бол манай энэ ранкинг гар бол миний ном бишээ гэдэг англи руу орчиж байгаа. За энэ номыг нь уншиж дуусан гутаа шууд дараагийнх нь цувралыг нь уншсан. Нийтдээ 3 цуврал байд юм бэлээ. Хоёр дахь нь болохоор Housemaid's Secret гэдээ байгаа. Уул нь бол гол дүр нь яг ижилхэн. Гэхдээ үйл явдал нь өөр газар хэдэн жилийн дараа өрнөж байгаа. За тэр Housemaid's Secret нь бол надад үнэндээ бас үнэхээр нэг таалагдаагүй. Ядчихад би нөгөө өөр үйл явдал гарна гэсэн хүлээлттэй байсан болохоор тэр номыг нь уншсан чинь миний хүлээжсэн үйл явдал гараагүй учраас би бас жоохон disappointed болсон. Тэгэхээр энэ цувралын 2 дахь номыг нь болохоор уншаад ч хэрэггүй ном гэдэг англи руу орууллаа. Үнэндээ бол бас яг жоохон тийм цагийн гарц маягийн байсан. За энэний дараа болохоор би яг энэ хоёртай бас л төстөө нэг номыг уншсан. Гэхдээ сая сүүлд уншаагүй. Бүр оны эхэнд уншсан байхгүй юу? Энэ номуудыг болохоор энэ төрлийн номнуудыг нөгөө Airport Books гэдэг байгаа шүү дээ. Нэцгэн онгоцны буудалд уншдаг номнууд нэг тийм амархан үйл явдалтай, амархан цөөхөн дөрүүдтэй хизээч дөрүүдийн хооронд нь хойлц солихооргүй. Жишээлбэл Monte Cristo гүн ч юм уу гим зэмийг та онгоцны буудалд унших юм бол тэрэнд ингээд төвлөрөөд анхаарад уншиж чадахгүй шүү дээ. Дээрээс нь ингээд за гейт нь нэгдлээ бослоо онгоцондоо очиж суулаа. Яг номоо уншаад ороод байжсэн чи хажуудлын хүн чинь 0 орохоор боллоо. Хоол ирлээ гэдэг ч юм уу. Тэгээ ерөөсөө анхаарал төвлөрдгөө. Тийм анхаарал төвлөрөхгүй үед уншихад тохиромжтой. Хүнээс нэг их анхаарал шаардаад байхааргүй юм номнуудыг Airport Books гэдэг байгаа. За тэгээ миний дараагийн уншсан ном болохоор би яг 1 сард Турк явахдаа онгоцны буудал дээр уншсан The Family Upstairs гэдэг ном байгаа. Дээд давхрын гэр бүл гэх юм уу. За тэгээ энэ ном ингээд тайлбар нь бол угаасаа бүр ингээ хүний сонирхол татгаар 1 байшин, 2 гэр бүл, 3 цогцос гэдэг ч юм уу. Ер нь яг ингээ номынх нь арын нөгөө товчсгийг уншихаар угаасаа бүр ингээ анхаарал татж чадхаар тэгээ яг уншихаар тийм нарийн нандин гоё murder mystery thriller биш зүгээр нэг юм энгийн үйл явдалтай. За тэгэхээр энэ Family Upstairs-ийг болохоор би бас яг миний ном биш гэдэг англи руу оруулах гэж байна. За энэний дараа болохоор Song of Achilles. За энийг би бас 24 онд уншсан байжгаад энэ 25 онд 2 сард л бичлэгийг оруулахын тулд дахиад уншсан. Энэ ном бол би угаасаа надад амар гоё ном байсан. Бүр үнэхээр гоё ном байлаа гэдэг англи руу оруулж байна. Хоёр дахь удаадаа уншихад бол арай гайгүй. Эхний удаадаа уншихдаа ном маань дуусгаад байдаг. Шүн бараг 1-2 цаг болцсон. Унтах хэрэгтэй байгаад байдаг. Гэтэ номоо дуусгахын тулд нойроо ингээ хугаслаад тэр төгсгөлийн хэсгийг нь уншихтаа бүр ингээ уйлж уншсан
бас нэлээд сэтгэл хөдлөсөн ном байгаа. Бичиг хэл зүй найруулгын хувьд ч гэсэндээ тийм муу ном бол биш гэж бодож байна. Маш сонирхолтой бичигдсэн. Сэтгэлийг бол яг хөндөж чадсан ийм ном байсан. Энэний дараа болохоор бас Туркт аяллаар явж байхдаа бичлэг хийсэн Agatha Christie-гийн And Then There Were None гэд монголоор болохоор Индиан арлын нууцлаг явдал гэд орчуулсан ийм ном байгаа. За Agatha Christie бол угаасаа яг энэ жанртаа бол угаасаа хатан хаанан штэ. За тэгээд хид хідэн бүр хамгийн алдартай номууд байдгаас нэг нь бол яг энэ And Then There Were None Индиан арлын нууцлаг явдал юм байлээ. Нилээн одоо хүмүүст үнэлэгддэг номууд гэсэн. За энэ номыг болохоор би яах вэ гэдэг англи руу оруулна. Яагаад тэгэхээр энэ ном нэг тийм амар сэтгэл хөдлөсөн нарийн андан тийм санагдаагүй гэх юм уу. Одоо би ч нөгөө өмнөх бичлэг дээр яриадсан тийм mood reader гээд өөрийнхөө тухайн үеийн сэтгэл хөдлөлтөд тааруулж ном уншдаг хүн гээд хэлжсэн. Тэгээ энэ ном бол яг тухайн миний тэр үед бол байсан сэтгэл хөдлөлт бол нэг тийм таархаар ном арай биш байсан. За гэхдээ дахиад хэлэхэд би өөрийнхөө одоо хувийн өнцгөөсөө ямар нэгэн номыг муу ном гэж дүгнэх юм бол тэр нь муу ном гэсэн үг биш. Сайн ном үнэхээр таалагдсан гэж дүгнэх юм бол тэр нь бас яг сайн ном гэсэн үг биш. Зүгээр л надад их таалагдсан. Эсвэл нэг таалагдаагүй ном л гэсэн үг шүү. Уран зохиолын тийм мэргэжлийн шүүмжлэгч хүн шүүмжээ хуваалцаж байна гэж бити бодорой. За энэний дараа болохоор бас л Турк явахта уншсан. Тэгээд Туркэд би өөрөө нэг Анкарад сурч байсан гэж ярьжсэн шүү дээ. Анкара хотод бас яг үйл явдал нь эхэлдэг. Бас нэгэн ном уншсан нь бол Madonna and a Fur Coat буюу арьсан хүрэмтэй Madonna байсан. За энэ Madonna бол надад бол үнэхээр гоё ном санагдсан. Үнэхээр таалагдсан. Гол дүрийн эрэгтэй маань болохоор тухайн үед хүмүүсийн нүдэнд эрэгтэй хүн тийм байж болохгүй гэх хэмжээний тийм уян зөөлөн эмзэг сэтгэлтэй залуу байсан. Тэгэнгүүт өөрийг нь яг ойлгоход байгаагаар хүлээн зөвшөөрөх эмэгтэй болж чадсан. 1920-30 оны үед гэтэл тэр эмэгтэй бас л тухайн үедээ байхгүй тийм прогрессив шинэлэг үзэлтэй эмэгтэй хүний ингээд эрхийн юм мэдрэмжтэй юм хоёр хүн уулзраад ямар гоё хайр дурлалт өмсөн боловч ямар харамсалтай төгсөж байгаа вэ? Яаж яах тэр төсвөл нь угаасаа ингээд аль хэдийн номон дээрээ хүний зүрх рүү ингээд хотго зооцсон байж гиснаа. Яг тэр төсвөлийн нэг үйл явдал нь тэр хотгийг бүр ингээд эргүүлж байгаа юм шиг те улам их өвтөж байгаа тийм мэдрэмж төрүүлсэн ийм ном байсан. За Madonna and the Fur Coat-ийн дараа 1984-ыг уншсан. За 1984 болохоор угаасаа гоё ном л доо. Би бас бүр өмнө нь оюутан багтааныг уншиж ирсэн. Тухайн үедээ би яг уншиж байхдаа сандаг би амар энэ номноос л хар дарж зүудэлж ирсэн. Тийм айц хүч автуулсан ийм ном байсан. Тэгээ сүүлд нэг подкаст сонсч байсан чинь бас George Orwell-ийг ингэж ярьж илээ. George Orwell ч өөрөө дайны үед Английн пропагандаг хариуцаж ажилдаг тийм яамд ажилдаг байсан юм байна. Тэгэнгүүт энэ номон дээр угаасаа пропагандагийн тухай ямар их гардаг вүлээ те. Зөвхөн одоо ярьж байгаа эсвэл ирээдүйд ярих зүйлээ өөрчлөөд зогсохгүй өнгөрснийг хүртэл өөрчилдөг тийм амар пропаганда хийдэг. Түүхийг гуйлаад өөрсдийнхөө талд оруулдаг тийм хүмүүсийн тухай гардаг. Тэнгүүд George Orwell бол өөрөө яг тийм ажлыг хийдэг байсан учраас энэ номонд бол яг мэддэг зүйлээ бичсэн гэж бас үздэг хүмүүс байд юм бэлээ. Тэгээ энэ бол үнэхээр гоё ном байсан. Үнэхээр таалагдсан. Энэ онд бол дахиж уншихтаа ч гэсэндээ харамсгааргүй ном байсан. За дараагийнх нь болохоор одоо баг энэ YouTube дээр бичлэг оруулсан дараалал явж байгаа хаа. Бяцхан хунтай хэмээх энэ бяцхан ном байсан. За энийг би бас энэ гоё ном байсан гэдэг англи руу оруулъя гэж бодож байна. Маш хөөрхөн тийм хүүхдээ дамжуулаад амьдралын юм чухал хичээлүүдийг юм уу философиудыг ойлголцсон дэлхийн бараг бүхэл улс оронд өөрийнх нь хэлээр гарсан энэ номыг нөгөө улс улсын хэл дээр цуглуулдаг хүмүүс хүртэл байт юм байлээ. Тэгээ энэ дээр хамгийн гоё ойлгосон юм нь хамгийн төгсгөлд нь зүгээр л нэг юм амьдралын ухаан философи ингээд заагаад өнгөрөх ном биш. Нэг юм сэтгэлд хүргэсэн гоё юмтай болгосон ном нь болохоор тэр хамгийн сүүлийн хэсэг нь юм шиг надад санагдсан. Од руу хараад та юу гэж бодхоос шалтгаалаад одыг юу гэж харах тэр таны өнцгчийн өөрчлөгдөн тэ хүү сарнаатайгаа хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа болов уу болов гэдэг тэр асуултанд ном бол ямар нэгэн тодорхой хариулт өгөөгүй. Та өөрөө тэр хариултыг бодож олно. Таны бодож олсон хариултаас шалтгаалаад та шөнийн тэнгэрийг баяртайгаар харах уу, гониглож харах уу гэдэг чинь шийдэгдэнэ гэд. Яг тэр хэсэг нь ингээд бас үнэхээр ингээд хоолоон дээр бол нулимс зангируулсан юм шиг санагдсан. За энэний дараа болохоор дахиад өмнө нас уншиж ирсэн ном What My Bones Know гэд. За бараг сувагтаа оруулсан миний нөгөө хамгийн анхны non fiction уран зохиол юм биш нөгөө баримтат бүтээл
байсан. За энэ дээр болохоор Малайз гаралтай Америкийн сэтгүүлч эмэгтэй өөрийнхөө амьдралын нөгөө түүхийг бичсэн memoir гэж ярьдаг ийм жанрын ном байсан. За энэ номыг бол би хамгийн анх 23 онд уншлаа, 24 онд уншлаа. Тэр үед ч гэсэндээ уншаад бүр үнэхээр таалагдчихсэн ийм ном. Энэ номыг бол яхаарахгүй эрүү мулталсан ном гэж бол би хэлнэ. Ер нь бол гэр бүлүүдэд байгаад байдаг гэр бүлийн хүчирхийлэл гэдэг сэдвийг хүндсэн. Тэрийг болохоор Америк руу цагаачилж очсон Аз хүний нүдээр харсан. За тэгээ memoir гэдэг зүйл чинь бол хүний амьдралын дурсамж ном гэх юм уу тий. Гэхдээ яг намтар номоос ялгаатай зүйл байдаг. Autobiography эсвэл biography гэж ярьдаг тий. Biography гэдэг нь болохоор чиний амьдралын тухай хэн нэгэн хүний бичсэн ном. Autobiography гэх юм бол чи өөрийнхөө амьдралын тухай өөрөө бичсэн ном. За memoir гэдэг нь болохоор бас өөрөө бичсэн ном. Гэхдээ ялгаатай нь юу юм бэ гэхээр autobiography чи яг өөрийнхөө амьдралыг нөгөө эхнээс нь төрсэн цагаасаа баг одоо хүртэл амьдралаа бүгдийг нь нууг бүх талаас нь харж бичдэг бол memoir гэдгийнх нь ялгаа нь юу юм бэ гэхээр зөвхөн амьдралынхаа тодорхой нэг хэсгийг эсвэл амьдралдаа одоо тодорхой нэг тохиолдсон зүйлийг одоо жишээлбэл энэ memoir дээр болохоор тэр гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн сэтгэл готрал комплекс трама гэдэг зүйлээсээ хэрхэн эдгэрсэн тухайга бичиж байгаа байхгүй. Тэгэхээр тэрүүнгээр бас ялгаатай. Яг хөө бидний дундаас нэг тийм бодол байдаг шүү дээ. Залуу хүн байж иж намтар номоо бичих утгагүй гэдэг ч юм уу. Юу хийсэн гэж залуу хүн намтар номоо бичих гээд байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү хандлагууд бол байдаг. Энэ эмэгтэй бол өөрийгөө тийм комплекс траматай байна гэдгийг мэдснийхаа дараа нэг жилийн хугацаанд тэрийг эдгэх гэж яваад тэр хугацаанд энэ номыг бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр бүх зүйл нь одоо шинэхэн тэр амьдралын туршлагын сэтгэл тодхон байгаа үедээ бичсэн. Тэгээ магадгүй memoir гэдэг нь тэгж бичиж угаасаа илүү амьдралтай, бодтой, гоё болдог гэж магадгүй гэж бодсон. За энэний дараа болохоор Сиддхартаг уншсан. За Сиддхартаг бол угаасаа ер нь Монголд гараад ч гэсэндээ хүмүүс танигдчихсан ном. Угаасаа гоё ном байсан. Би бас энэ номынхаа бичлэг дээр нас яг ярьж байсан. Одоо бидний үед энэ Сиддхарта дээр гараад байгаа тэр бясалгал гэдэг ч юм уу те ихэнх ойлголтуудыг бид нар бүгднийг мэддэг болчихсон. А яг Hermann Hesse гэдэг энэ зохиолч тухайн үед 1900-аад оны ихээр Германд энэ номыг бичгэд барууны хүмүүсийн хувьд Сиддхарта буюу одоо буддын шашинтай холбоотой энэ бясалгал mindfulness гэдэг зүйлтэй холбоотой ойлголтууд бол цоо шин ойлголтууд байсан учраас энэ ном бас хүмүүст илүү хүрсэн байх гэж би бол бодсон шүү. За энэний дараа болохоор дахиад сувг дээрээ ярьсан хоёр дахь баримтат ном байгаа. Энэ болохоор Pete Walker-ийн нөгөө түрүүний ярьсан complex trauma-г эдгэх юм бүр яг self help за магадгүй одоо сурах бичих юм шиг ийм ном байсан. Цэвэр self help ном байсан. За энэ номыг бол би бол үнэхээр бас эрүү малталсан ном гэж хэлнэ. Яг тэгэхээр бидний өөрсдөөсөө асуугаад хариултыг нь олж чаддгүй магадгүй өөр хэний ч асуудаггүй байх гэж боддог байсан. Тэр асуултнуудад ингээ хариулсан би бол сонин өвөрмөц буруу муу хүн бишээ. Зүгээр энэ асуултууд чинь иймэрхүү зүйл туулж явсан. Хүн болгонд гардаг зүйл энэ ийм учиртай гэдэг. Үнэхээр нарийн тайлбарлаж өгсөн байсан учраас би бүр энэ номонд дурлаа. Тухайн үед ямар сайн да өөрийнхөө одоо хамгийн хэрэгтэй гэж бодсон хэсгүүдийг аваад 3 бичлэг болгож оруулж исэн. Яг хоо энэ хоёр ном болохоор хоёулаа надад энэ complex trauma гэдэг зүйлийн талаар аюу гой мэдээлэл өгсөн ийм ном байсан. Тэгээд энэ хоёр номыг би бас Монгол руу орчуулж гаргая гэдэг ийм хүсэл бол байгаа. Тэгээ хүмүүс ч гэсэндээ энэний бичлэгийг одоо хүртэл ингээл бичлэгийг үзээд сэтгэлээ үлдээдэг. Би болохоор энэ хоёр номын зохиолч руу хоёулын руу мэйл бичсэн. Монгол руу бол гаргах бүрэн боломжтой. Эрхийг нь өгч болно гэж хариулсан. Гэхдээ миний хувьд болохоор яг нөгөө бас энэ нэг номыг эрхийг нь авах гэдэг нь өөр айгүй хүнтэй. Би ингээд огтхонч номоо гаргаагүй зараагүй байж ич тэр хүмүүс одоо хэдэн мянган доллар төлөх ёстой. Энийг орчуулах ёстой. Орчуулсныхаа дараа редактораар кинуулах ёстой. Тэгээ хэвлүүлэх ёстой. Гэх мэтчлэн надаас төрүүлээд маш их хэмжээний зардал гарах болно. Энийг ярьж байгаа шалтгаан юу юм бэ гэхээр та бүхэн сэтгэлээр бичээд үлдээгээрээ үнэхээр энэ хоёр номыг сонирхож байгаа сонирхол их байх юм бол би одоо мэдгүй яаж иж зохицуулж байгаа тэр мөнгөний нас зохицуулах зүйлийг хичээгээд хийж үзэж болох байхаа гэж бодож байна. Гэхдээ бас эхлээ хүмүүсийн нөгөө сонирхлыг би мэдэх хэрэгтэй тий. Тэгэхгүй бол ингээ мянгаар ном хэвлүүлчихэд гэртээ ингээ хадгалаад байж идэг. Тийм зүйл бас хийчвэл надад ч гэсэн жоохон харамсалтай байх болно. За энэний дараа болохоор Киркег уншсан. За Кирке бол угаасаа яриангүй гоё ном байсан. Ер нь грекийн домгууд дотор Кирке үе үед дурддагтсан байлээ. Гэхдээ хизээч нөгөө гол дүр байгаагүй, том баатар байгаагүй. Яг Кирке өөрийнхөө номоор дамжуулаад өөрийнхөө гол баатар нь болж чадсан нь надад их таалагдсан. За энэний дараа болохоор Sunrise on the Reaping уншаад
За энэ бол бас гоё ном руугаа орно, шууд орно. Энд чинь угаасаа сая 3 сарын 18-нд нээлттэйсэн шүү дээ. Гарсныхаа бараг дараа 7 хоногт нь уншсан. Тэгээ маш их таалагдсан. Энэ маш их таалагдсан учраас Hunger Games-ийн бүх номуудаар бичлэг хийх сэтэл төрөө. За ингээ Hunger Games-ийн 3-4 номыг ингээ бүгднийг уншсан байгаа. За тэгээ Hunger Games бол бас гоё ном. Надад таалагддаг. Би бас бичлэгэн дээр ярьжсэн баха. Хэдийгээр ийм орчин үеийн за тэгээ тэр тусмаа young adult одоо насныханд зориулсан ном хэрнээ. Young adult гэдэг нь болохоор ер нь бол 13-аас дээшээгээ одоо өсвөр насныхан оюутнууд гэх юм уу те шинээр залуу хүн болж байгаа хүмүүст гэж ойлгож байна. Тийм хүмүүс зориулсан ном хэрнээ. Хэл найруулах нь бол бас үнэхээр гоё ном шүү. Үйл явдлууд нь бүгдээрээ нюанстай, дөрүүд нь бүгдээрээ нюанстай. Ерөөсөө нэг юм өсвөр насныханд зориулсан ном гэд зохиолч дөрүүдийг нэг юм хагас дутуу хөгжүүлээд орхисон ч юм уу те. Тийм зүйл бол байхгүй. За ингээ Hunger Games-ийн 3 номыг нь гурууланг нь 4 номыг нь дөрүүлэнг нь энэ англи руугаа оруулжээ. За хоёр дахь нь болохоор Catching Fire, гурав дахь нь Mockingjay, Ballad of Songbirds and Snake гэдэг эхний 3 цуврал ном гарсны дараа Sunrise on the Reaping гарахаас өмнө гарсан ерөнхийлөгч Snow-ийн залуу нас хэрхэн одоо дарангуулагч болсон гэдгийг өгүүлсэн ном. За энэ ном нь бол надад бол үгүй аах үйл байсан. Бас яг энэ хэдшээ бол тийм гоё байгаагүй. За энэний дараа сувагтаа зориулаад дахиад Howl's Moving Castle уншсан. Дахиад уншиж тэрийгээ сэргээгээд мартсан зүйлээ санаад нөгөө хөгжилтэй ишлэл энтрийг нь эргэж санаж байгаа штэ тий. За Howl's Moving Castle бол яг харахгүй миний одоо эрүүг мулталдаг унших болгонд л ингээл аммаа нангаагаал дээрээс нь ингээд мангар хүн шиг инээж идэг ийм ном. Миний хамгийн хайртай номуудын нэг. Тийм учраас энэ ангилалтаа оруулна. За эдний дараа болохоор бас сувагтаа оруулсан номуудаас I Who Have Never Known Man буюу эр хүн гэж огт мэдэхгүй би гэдэг энэ номыг бол уншсан. Бас 6 сард сувагтаа оруулсан. Тэгээ энэ бол гоё ном байсан. Маш богинохон ном. Өгөгдөл нь айгүй сонирхолтой тий. Та бүхэн санаж байгаа байх ингээд газар доорх бункерт 40 эмэгтэй байдаг. Яа тэнд хоригдсан, хизээнээс хоригдсан, хэдий хүртэл хоригдох уу гэдгээ бүгдээрээ юу ч мэдэхгүй. За баг ингээ яг ярих юм бол, яс юм дээр ярих юм бол дэлхий дээр байгаа мó өөр гариг дээр байгаа мó гэдгээ ч мэдэхгүй. Ийм 40 эмэгтэй гэнэт нэг өдөр тэр хоригдчихсэн газраасаа зүгтах боломжтой болоод бүгдээрээ зүгтаад яг одоо амьдралынхаа утга учирыг гэх юм уу яагаад тэр хоригдсныхаа утга учирыг эрэлхийлээд явдаг. Гэхдээ номын төгсгөл хинж хариултаа олж чаддгүй. Ингээд дуустдаг ийм ном байгаа. Богинохон хэрнээ нэг юм хүчтэй чанга цохиод авч байгаа юм шиг ийм ном санагдсан баггүй юу? За дараа нь болохоор за энийг баг та бүхэн намайг яаж ангилахыг мэдэх байх та. Энэ бол танихгүй эмэгтэй захидал. Уншаад ч хэрэггүй ном санагдсан. Шал утгагүй зүгээр л нэг юм мэдхгүй. Эсвэл би одоо тийм романтик биш хөлдөө юм уу? Мэдгүй. Гэтэ надад энэ бол таалагдаагүй. Гэтэ манай суваг дээр бол бичлэг нь байгаа. Сонсоорой гэдэг таахгүй. За энэний дараа болохоор Bell Jar-ыг дахиж уншаад суваг дээр оруулсан. Хүмүүс яг надад ингээл чи сувагтаа их үед өөрийнхөө уншсан номыг л оруулаач дээ тэгж хэлдэг байхгүй юу? Би уул нь бол уншсан ном л оруулж байгаа. Уншсан ном дотроосоо гоё гэж бодсон номнуудаа ингээд сонгоод оруулж байгаа. Гэхдээ хүмүүс болохоор шууд ингэж бодоод идэв юм шиг. Уншсан номоо ярьж байгаа юм чинь зүгээр шууд за өнөөдөр би Bell Jar-ыг ярина гэл 1900 тэдэн онд гэл ингээд эхлэн гэж боддог юм шиг байгаа юм л та. Гэхдээ илүү одоо яг үнэн зөв ярихын тулд одоо бас энэ номыг ч ингээд өөрөө би зохиогоод буудаад иж болохгүй шүү дээ. Тхийн тул би энэ номуудыг бүгдийг нь ярихаас өмнө дахиад заавал нэг удаа бүтнээр нь уншдаг. Тэгээ Bell Jar-аас уншсан. Bell Jar бол миний хамгийн хайртай ном. Bell Jar-ыг ярьсан бичлэг дээрээ ч гэсэн ярьжсэн байх гэж бодож байна. Яг тэр инжирийн модтой нэг хэсэг. Энэ инжирийн модтой хэсгийг бүр би дандаа ярьдаг те. Энэ инжирийн модтой хэсгийг би яг уншиж байхдаа энэ 120 дэдэг Coffee Esperanto гэдэг тэр кофе шопт өдөр нь ингээ ажиллаа хийгээд кофе ууж дуусчаад ганц хундаг вайн уугаад чилрээ сууя гэж бодож байхдаа энэ номыг уншиж эхлээд нөгөө вайн аваа суусан байхгүй юу. Тэгээл яг тэрийг уншиж эхлээл нөгөө юу ингээ вайн ингээ гартаа барьцсан бүр ингээ тааг мартагдаад тэгээ би тэр хэсгийг нь уншиж дуусчаад цонхоор ингээд бүр хараад надаа ингээд тэр уншсан зүйлээ ингээд толгой дотроо боловсруулах юм чив чимээгүй юм 10 минут 15 минут хэрэгтэйс би бүр ингээд жигнэсээ яг ирүү ингээд малтарсан. За би ингээд кофе эсперантод гэсожсэн. Үнэхээр гайхамшигтай ном. Bell Jar-ын дараа Eleanor Oliphant is Completely Fine гэдэг энэ номыг
уншсан байгаа. За энэ номыг болохоор маш олон хүн интернетээр л би ер нь бол ингээл бас харж байгаа ш номын recommendation харж байгаа. Тэгээд яг ийм сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой ганцаардал depression гэдэг зүйлтэй холбоотой ном бол энэ ном аюу гоё ном шүү. Аюу олон хүн санал болгоцсон байсан. Номыг уншихад бол аюу хөнгөн үйл явдалтай. Гэхдээ надад бол энэ бол нэг тийм гоё ном шиггүй ахтай л ном байсан. Бас яг энэ номнуудынхаа зиндаанд зэрэгт нь бол арай хүрхээргүй. Гэхдээ бол нэг энэ онцгой ном байлаа гэж хэлэхгүй. Яг л ийм сайхан алтан дундаж ном байсан. Тэгээд Eleanor Oliphant гэдэг аюу хэцүү нэртэй байгаа. Намайг бас нэг хүн загинсан бэлээ. Нэрийг хэлэхэд ядаргаатаад байна мэн гэд тэр хүнд хандаж хэлэхэд Eleanor хизээч өөрөө номон дээрээ өөрийгөө жишээлбэл нэрээ Ellie гэдэг ч юм уу тэгж богиносгож огтонч ярьдаггүй дандаа бүтэн нэрээрээ ярьдаг учраас би ч гэсэндээ яг тэгж ярьсан. За тэгээ энэ номон дээр бас нэг зүйлийг яриаггүй орхисон нь юу байсан бэ гэхээр Eleanor 7 хоног болгоны 3 дахь өдөр илүү ээжтэйгээ уцаар ярьдаг. Хамгийн сүүлд гэсэн чинь ээж нь нас урцаан гэдгийг бид нар олж мэддэг. Тэгэхээр Eleanor энэ хугацаанд л ээжтэйгээ уцаар ярьж байна гэд төсөөлдөг гэх юм уу тийм байсан юм байлээ. Тэр нь бас энэ хүний одоо тэр траума сэтгэлийн шарахын нэг илрэл симптом нь ээжтэйгээ уцаар ярьж байна, жигнэсээ ярьж гин гэж ингэж төсөөлөд байд. Ээж нь бүр Eleanor-ыг ингэж загнаад идэв штэ чи тэгсэн үү ингэсэн үү гэд. Яг тэр толгой доторх ээж гэдэг хүний үлдсэн дуу хоолой энэ хүнд тэгж ханддаг байсан байгаа байхгүй юу. За тэгэхээр тэрийг бас одоо залруулад хэлчихье. За Eleanor-ын дараа болохоор My Oxford Year гэдэг ном уншсан. За энэ бол яг миний ном биш байсан. Үндэ би тухайн үедээ ч гэсэн ярьсан. Бүр яг л ийм уншсаар агаад эсвэл кино үзсээр агаад улиг болцсон тийм дөрүүдтэй. Угаасаа л нэг гол дүрийн нэг ингэсэн Америк охин. Тэгэл тэрийг даган хүрээлсэн. Ямар ч үүрэг ройлгүй. Тэр охинтой л найзлахаас өөрөөр амьдралгүй. Ямар ч амьдралд нь гоё юм болдоггүй найзууд гих мэдчлэн улиг болцсон дөрүүд байсан. Хэл найруулгын хувьд ч гэсэндээ нэг тийм гоё сайхан гоцгойд юм байхгүй. Гэхдээ яг иймэрхүү номнууд нөгөө кино болохдоо их гоё болт юм шиг юм л да. Гол нь үйл явдал нөгөө сеттинг гэж ярьдаг те. Зураг авалт нь Оксфордод болно гэдэг ч юм уу. Иймэрхүү болохоор кино бол гоё болт юм шиг. Одоо энэ Housemaid ч гэсэндээ яг адилхан бичлэгийн хэлбэр одоо тэр мөр нь бол авах юмгүй ч гэсэндээ үйл явдал нь сонирхолтой учраас тэгээ дээрэс нь ийм гоё баян чинэлэг том байшинд ингэ дөрүүдийг контрасттай эсрэгцүүлээд харуулна гэдэг нь бас камер дээр гоё будаг байж магадгүй юм шиг байна. За энэний дараа болохоор миний худалдаж авсан нөхөр гэдэг туужийг уншсан. За тэгээд энэ туужийг бол уншаад ч хэрэггүй л гэж хэлнэ. Бас яг энэ нэг танихгүй эмэгтэй загталтай адилхан дурлалтай мансуурсан, бүр хэтэрхий дондтлоо дурлцсан эмэгтэй тухай түүх байсан. Би ер нь юм яг өөрийгөө алдтлаа дурлсан эмэгтэй дүрд дургүй юм шиг байна. Мангар санагдаад толгой муутай ч үрэх санагдаад байдаг. За тэгэхээр энэ дээр бол цаашаа нэг ярих зүйл байхгүй. За энэний дараа болохоор Great Gatsby байна. За Great Gatsby бол угаасаа гоё ном байсан. Жишээлбэл одоо энэ Киркэтэй ч юм уу те эсвэл эр хүн гэж огт мэдэхгүй би гэд энэ номуудтай харьцуулахад тийм амар том хэмжээний үйл явдал байхгүй ч гэсэндээ үйл явдлын зангилаанууд нь хөөрхөн дээр нэмээд дөрүүд нь аюу онцгой. Энэ ном дээр гарсан дөрүүдийг шууд энэ яг тийм хүн юм байна гэж хизээч хэлж чадхааргүй байгаад байгаа байхгүй юу. Одоо номын өгүүлэгч нэг биш те нэг яг үнэхээр ном дээр гарч байгаа шиг тийм хүмүүсийг жааж хийдэггүй, хүмүүсийг шүүдэггүй дүгнэдэггүй хүн юм уу гэвэл би бас яг шууд хэлж мэдэхгүй. Daisy номон дээр гарч байгаа шиг зүгээр л нэг юм идж угаал партидаал баясаал явж идэг тэнэг хүүх юм уу гэж асуувал би ч гэсэн яг шууд тийштэй Daisy чинь тийм хүн гэж хэлж чадахгүй. Том гингүүт нэг юм ааштай ууртай том биетэй залуу юм уу гэхлээр бас шууд яг тэгж дүгнэхэд хэцүү. Яа тэгэхээр энэ хүмүүсийн цаана дахиад өөр нэг юм давхар нюансууд байгаа, өөр талууд байгаа гэдгийг зохиолч бичээгүй ч гэсэндээ ингээд тийм мэдрэмжийг бичиж өгч үлдээж чадсан юм шиг байна. За тэгээд бичлэгийн хэлбэр нөө хэл зүү гэдэг талаас бол бас үнэхээр гоё байсан. Яхааргүй аюу олон гоё ишлэлүүдийг сонгоод авч болохоор тийм ном байсан. За дараагийнх нь болохоор Shakespeare-ийн Hamlet байсан. За Hamlet-ийг бол би бас яг гоё ном байсан гэдэг англи руу оруулна. Яг энийг ингээд эртний англиэр уншвал аюу хэцүү юм билээ. Англиэр ингээд уншсныхаа дараа орчин үеийн нэг юм хэллэгээр болгосон хувилбарыг нь уншиж ойлгож байгаа. Гэхдээ тэр дотор аюу гоё юм дахиад түрүүнээс аюу олон аваад ашиглачмаар ишлэлүүд бүр зөндөө их. Ерөнхийдөө Hamlet дээр бол залуу насны тухай, өвхөл амьдралын тухай бодууштай ишлэлүүд тэрийг аюу уран яруугаар гаргаж өгсөн нь надад гоё байсан. Яг уншиж байхдаа ингээл хөөх яг тийм штэ, үнэн штэ гэд Hamlet дээр гарсан гоё ишлэлүүдийг бүр гар утасныхаа notes app дээр нь бичиж тэмдэглэж авсан байгаа. За Hamlet-ийн дараа бол The Duke and I гэд Bridgerton-ы номыг уншсан. За энэ бол бас надад
гоё ном байсан. Дээрээс нь цувралыг нь үзсэн учраас бүр илүү их таалагдсан. Айгүй хөвгөлтэй юм инээ төргөм хөнгөн ном байлээ. Одоо энэ цуврал номуудаар ч нөгөө Bridgerton гээд Netflix дээр цуврал хийсэн байгаа шүү дээ. Цувралын 4-р сизон удахгүй 1 сарын 29-нд Netflix-ээр гарах юм байлээ. Тэгээд 1 сарын 29-нд хинч над руу бити яраарэ гэтэхгүй. За энэ дараа Frankenstein-ыг уншсан. Frankenstein гоё ном байсан. Юу гоё байсан бэ гэхээр надад нөгөө түүх дотор түүх өгүүлж байгаа. Тэр нь бүр маш их таалагдсан. Хамгийн түрүүнд нөгөө загтал байдаг шүү дээ. Хойд туйл руу аялж байгаа аялагчийн загтал. Тэгээд Victor Frankenstein-ыг усан онгоцон дээр аварж гаргаж ирээд өөрийнхөө түүхийг ярьж байгааг нь сонссон. Тэрний дотор дахиад Frankenstein-ы мангасын түүх гарсан гэд энэ одоо сонголт нь энэ сториг энэ түүхийг ингэж өгүүлэх сонголт нь бол надаа маш гоё санагдсан. Энийг тэгээ 18 19 настай охин бичсэн гэж бодохоор бүр үнэхээр гайхалтай. Дээрээс нь нэмээд яг бичлэгийн хэлбэр, хэл зүй, тэр уран яруу байдал гэх юм уу тэр зүйлүүд нь бас үнэхээр сонирхолтой, үнэхээр гоё байсан. Тэгэхээр Frankenstein бол яг аргагүй. Одоо ингээл зарим нэг номнууд яагаад сонгодог номууд байдаг вэ гэдг нь угаасаа айгу ойлгомжтой байдаг юм байлээ. За Frankenstein-ы дараа болохоор Dorian Gray хөрөг гэдэг номыг уншсан. За энэ ном болохоор яг objectively те боддоор хэлэх юм бол уул нь үнэхээр гоё ном. Бас л яг энэ Frankenstein шиг тухайн үед ингээд гаргаж ирж байгаа тэр шин санаа, шинэлэг байдал нь философи юм нэг хоёр талыг харьцуулсан байгаа байхгүй юу? Нэгтэл нь бол тэр hedonizm гэдэг байгаа тал байгаа шүү дээ. Хүн бол угаасаа зовлонгоос зугтдаг, таашаалыг мэдрэхийн төлөө л явдаг гэдэг нэг тийм тал байгаа. А нөгөө тал нь болохоор ёс моралтай байх ёстой, хүн ёс суртахуунтай байх ёстой гэдэг ийм талыг чөтгөрийг бурхныг ингээ 2-4-ээр илэрхийлсэн нэг ийм ном байгаа байхгүй юу? Бичлэг нь гоё. Би яг энэ номыг уншиж эхлэхэд надад бүр зөндөө олон юм ишлэлүүд нь маш их таалагдсан. Хөөх ийм гоё ишлэл байсан юм уу? Ийм байсан юм уу? Тийм байсан юм уу? Гэхдээ яг яасын бүүмэд энэ номыг ингээд уншаад нэг юм дундаа орох үеэс нэхлээр миний бүр ингээ амар муухай юм сэтгэл төрөөд энэ номыг уншихаар бүр ингээ миний дотор муу хараад байсан. Бодит талаас нь харах юм бол гоё ном. А гэхдээ миний хувьд бол энэ ном бол миний ном биш байсан. Зүгээр л яаж ч юм гарч байгаа тэр үйл явдал нь дөрүүдийн хэлж байгаа ярьж байгаа үг миний дотрыг муу харуулад байсан гэсэн үг. Тэгэхээр энэ бол ерөөсөө номын чанартай холбоогүй цэвэр надад төрсэн юм шүү. За энэ бол миний ном биш байсан. Дараагийн ном бол 1982 онд төрсэн Ким Жион гэдэг энэ ном байгаа. За энэ ном болохоор зүгээр л Солонгост амьдарч байгаа жирийн нэгэн эмэгтэй амьдралын түүхийг өгүүлсэн ийм ном. Ким Жион гэдэг чинь угаасаа Солонгосын хамгийн түгээмэл эмэгтэй нэр байгаа байхгүй юу? За тэгээ 1982 онд төрсэн. Ерөөсөө л яг л өнөөдөр Солонгост яг эд ажиллаж байгаа, эд ээж болж байгаа тий нөхөн үрчүү насан дээр явж байгаа эмэгтэй хүн ямар амьдралыг туулсан юм бэ гэдгийг үзүүлсэн ийм ном байсан. Энэ номоор хийсэн бичлэг дээр маань бас маш олон хүмүүс орж ирээд сэтгэлээ үлдээсэн байсан бол үнэхээр гайхалтай. Энэ номоор хэрвээ ингээд номын клуб хийгээд энэ номоор хилцүүлэг хийх юм бол бүр зөндөө олон талын янз бүрийн юм санаа орж ирэх юм бэлээ. Зүр маш энгийнээр ямар ч илүү дутуу тийм хачиргүй хэлээр уран яруу зүйлгүйгээр айгу үннийг өгүүлсэн. Тийм олон хүмүүст одоо бүр сэтгэлээ бичмээр санагдуулсан тийм ном байсан. Гэхдээ яг номын хувьд намайг уншиж байхад бол энэ л үгүй яах вэ? Давгүй хөөрхөн ном байна гэдэг тийм л ангилд оруулахар ном. За энэний дараа болохоор Outliers. За Outliers бол бас үгүй яах вэ ном байсан. Яг Outliers дээр гарч байгаа санаанууд бол үнэхээр шинэлэг. Олон ч хүмүүс бас айгу шинэлэг тийм санаа биш үү? Бодоггүй зүйлийг бодогдуулж байна гэж комент бичсэн байсан. А гэхдээ би яг бичлэг дээр хэлжсэн те авах гэхийн ухаанаар хандараа гэж хэлсэн. Яагаад гэхлээр одоо жишээлбэл энэ номон дээр зохиолч маань өөрийнхөө энэ онолыг батлахын тулд зарим нэг зүйлийг бас гуйлсан байх магадaltaй шүү гэдгийг хүн өрөөлж бодож явах хэрэгтэй. Ямарсан миний ингээ хамгийн түрүүнд харснаар бол 10,000 цагийн дүрмийг яг нөгөө өөртөөгөө нийцүүлэх гээд өөрийнхөө онолтойгоо нийцүүлэх гээд нэг жоохон өөрөөр тайлбарлсан юм шиг тэгж бол санагдсан. Гэх мэтчлэн яг хөө ингээл дандаа л юм янз бүрийн судалгаанаас иш жишээ авсан. Тэр судалгааг нь хийсэн хүмүүстэй аль болох холбогдож ярьцлага авсан гэдэг ч юм уу те нэлээ ингэж үзсэн. А гэхдээ нөгөө талаасаа тэр судалгааг хүн өөрийнхөө харах өнцөгт өөрийнхөө хэлэх гээд байгаа поинтыг дэмжихийн тулд бас яаж ч ингэж уруулж хөрвүүлж болно гэдгийг ер нь ямар ч ном уншихтаа тэр тусмаа юм баримтат ном уншихтаа санджаах хэрэгтэй. За энэний дараа болохоор намраас уншсан The Deep
гэдэг энэ ном уншсан. За энэ бол маш жижигхэн ном байсан. Хатуу хавцтай. Энийг бол бас энэ гүй ах вэ гэдэг англи руу оруулчихъя. За энэ нь болохоор юу юм бэ гэхээр хүн ингээд ямар нэгэн зүйлийг хийж явж байгаад нэг хэсэгхэн хугацаанд юм уналтанд ордог гинэ. Ерөөсөө ингээ урагшлахгүй байгаа юм шиг, сайжрахгүй байгаа юм шиг, харин ч бүр муудаад байгаа юм шиг санагддаг. Тэр нь болохоор энэ the dip буюу нухчаанд орсон байгаа үе. Маш олон хүн ингээ яг энэ нухчаанд орохороо одоо энэ жоохон уналтын үед орохороо хийжсэн зүйлээ болчдөг, хайчдаг, буугаад өгчдөг. Гэхдээ ямар хүмүүс амжилтанд хүрдэг вэ гэхээр нухчаанд орсон гэдгийг ойлгоод хэрвээ тэр чинь бас зөв нухчаа байх юм бол цаашдаа хичээгээд илүү их тэмцээд, твчээд, гүрийгээд тэгэх юм бол урд өмнөхөөсөө ч илүү их амжилтанд хүрнэ гэдэг нэг ийм санаа байсан. Ер нь бол ямар ч зүйлийг хийхэд нухчаа байдгаа. Бүх зүйл сайхан явжгаад уналтанд орох үе байдгаа гэдгийг илэрхийлсэн. Гэхдээ яг энэ санаа руугаа сайн гүнзгийрч ороогүй юм шиг санагдсан. Нөгөө талаас болохоор дэлхийн хамгийн шилдэг бай гэдэг бас нэг юм санаа гарч ирээд дүгнэлт төгсгөл хэсгийг нь бол би номын тэр хэсгийг нь бол нэг тийм сайн ойлгоогүй учраас үгүй яах вэ гэдэг англи руу бас оруулъя гэж бодож байна. Гэхдээ ер нь бол одоо өөрийнхөө хэл сурч исэн ч юм уу те ажил дээр хийж исэн ч юм уу бүх туршлагуудаа харахад энэ бол ер нь бол яг үнэ хэлийг ч гэсэндээ эхэндээ амар хурдан сураад байгаа. Тэгээ яг нэг тодорхой төвшин төрөнгүүтээ огтхон шин зүйл олж мэдэхгүй байгаа юм шиг бараг л тэр хэлээ улам муудаад байгаа юм шиг тэг санагдах үе байдаг. Тэр нь болохоор яг нухчааны үе. Тэр нэг санагдсан үе нь болохоор миний ингээд анзаарснаар яг хүн нэг дунд агсан дунд төвшөнд ирэхээр ерөөсөө сайжрахгүй байгаа юм шиг санагдаад байдаг. Яа тэгэхээр анхан дунд энэ төр шатанд чинь сурах зүйлүүд зөндөө байгаа штэ. Өдөр болгон нэг шин дүрм үзэл хідэн 10 шин үг хараал ингээ явж байгаа. Тэнгүүд дунд болон агсан дунд шатанд ирэнгүүт сурах зүйл илүү ингээ жижигхэн болчдөг. Том бүхэл дүрмээр нь биш тэр дүрмийн жижигхэн нюансыг надад сурах хэрэгтэй болдог гэх юм уу. Тэнгүүд тэр нь хүнд ингээд өмнөшгөө сайн сурахгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм шүү. Тэгэл би ингээд цаашаа сурхаа болчлоо. Эсвэл энэ сургалтын төв одоо мяарчлаа, багш надад зааж чадхаа болчлоо гэдэг ч юм уу те янз бүрийн бодолд автаад гадагшаа явах уу, инхүү тэгхүү за би ер нь хизээч ин англиыг одоо сурч чадахгүй мэнаа гэдэг ч юм уу гээ хайчдаг иймэрхүү тохиолдлууд байдаг. Гэтэ тэр нь бол яг үнэндээ тэр нухчаанд орсон хэсэг тэр нухчаагаа даван туулах юм бол тэгээ угаасаа C1 төвшөнд те агсан төвшөнд хүрэх нь тодорхой гэж би энэ номыг уншиж байхдаа бодсон. За дараагийнх нь болохоор энэ Virgin Suicides гэдэг энэ номыг уншсан. Энэ номоор хийсэн кино байдгийн бэлээ. За юун түрүүнд номоо ангилчээ те. Ирүүн мулталж ам ангалгасан. Энэ номыг яг сувг дээрээ дэлгэрэнгүй ярихад жоохон хэцүү санагдаад байгаа байхгүй яа. Тэгэхээр 5 охинтой нэг гэр бүл байдаг. 13, 14, 15, 16, 17 настай. Нэг насны зөрүүтэй охтуудтай. Энэ охтууд бүгдээрээ 1 жилийн дотор ээлж дараалан амиа орлдог. Тэр 5 охиныг одоо тэр хавьд амьдардаг хөрш айлын хөвгүүд бүгдээрээ ингээд хараад ажиглаад байж идэг. Гэтэ эцээцт яг яагаад амиа орлсон, юунаас болсон гэдгийг нь хэн ч олж мэдэхгүй. Ер нь тэр охтууд яг инgnээсээ хэн байсан бэ гэдгийг хинч мэдэхгүй нууцлаг байж байгаа дуустдаг ийм ном. Жоо юм хүнд ном байгаа. Тэ би яг юу ч хэлэхээ мэдэхгүй байна. Гэтэл энэ үнэхээр гоё ном байсан. Надад маш их таалагдсан. За энэний дараа болохоор бас уншичаад сувг дээр огт яриаггүй нэг ном байгаа. Энэ болохоор The Hotel Under the Sand гэдэг ийм нэртэй ном. Энэ болохоор хүүхдийн ном. Айгу хөөрхөн тэмий чидийн жимшиг сонирхолтой. Энэ ном дээр болохоор нэг охин гэж санаж энэ гол дүр нь далайн эрэг дээр ингээд сэрж байгаа байхгүй юу? Тэр охины сууж авсан хөлөг онгоцон туурганд өртөөд живцэн. Тэгээ тэр охин далайн эрэг дээр сарвч марвчхан бариад бэжсэн чинь гинэт бүр маш их салхи гараад бүр олон жилийн өмнө тэр далайн эрэг дээр элсэнд булагдсан байсан зочид буудал ил гардаг. Зочид буудал ил гарсан чинь зочид буудлын дотор байж байгаад амь насаа алдсан одоо тогооч нь харуулна гэдэг ч юм уу те бүгдээрээ сүнс болоод эргээд ирцэн. Тэгээ энэ охин тэр сүнснүүд бүгдээрээ нийлээд энэ зочид буудлыгаа эргэж ажилуулад зочид буудал элсэнд дарагдсан учраас ор сургаггүй болоод огтонч үйл ажиллагаа явуулахгүй болсон байгаа штэ тий. Тэрийг нийлж ажилуулад хоорондоо бас юм шин гэр бүл болж байгаа тухай хүүхдийн ном байгаа байхгүй юу. Тэгээд энэ бол үгүй ахын хөөрхөн хүүхдийн ном байсан. За энэний дараа би сая 10-11 сард би маань өвдөөд тэгээд бичлэгэнийг сайн хийж чадаагүй та бүхэн бас мэдж байгаа байх. Тэр үедээ болохоор би Harry Potter-ийн 1, 2, 3 дугаар номуудыг уншсан. Тэгээ 4-р номыг уншаад яг талдаа ороо явжсэн чинь би маань буцаа гайгүй болсон учраас буцаад өөр ном уншаад өөр ажил мэжлээ хийгээ явсан байгаа. За тэгээ Harry Potter бол угаасаа миний хүүхэд насны бас хамгийн дуртай ном. Би нэрийг ярьж л Harry Potter-ийн бүх номыг би 3 удаа уншсан гээд 7 номыг 3 удаа
нийтдээ 21 удаа ингээ уншсан байгаа байхгүй. 4 дахь удаага уншаад эхэлжсэн чинь life happened. Гэтэ мэдээж нөгөө насан багын хайртай ном юм чин энэ номуудыгаа бол би гоё ном байсан гэдэг англи руу оруулнаа. Яагаад яг би өвц үед Harry Potter-ыг сонгож уншсан бэ гэхээр угаасаа нөгөө үйл явдалтай танил болчихсон ийм comfort book гэдэг шүү дээ. Надаа нэг юм тав тухтай зөөлөн аюулгүй мэдрэмж төрүүлэх номнууд байсан учраас. За бас аль хэдийн үйл явдлыг мэддэг учраас толгоогоо ингээ ажиллуулад шинэ зүйл ойлгох шаардлагагүй байсан учраас сонгож уншсан баа. Энэний дараа сая 12 сард In This American Woman гэдэг энтгэх гаралтай одоо Америкт ажиллаж амьдардаг comedian им ихч байгаа байхгүй 45 6 7 8 та одоо энэ ихчийн өөрийнхөө амьдралын тухай бичсэн бас юм memoir ном байна. Яа энийг уншсан бэ гэдгсэн чинь хүн болго ер нь тэгдэг шүү дээ. Гэр орны ажлаа хийж явахдаа, хоол ундаа хийж явахдаа ч юм уу YouTube дээр ямар нэгэн подкаст янз бүрийн юм ингээд тавиад сонсдог. Тэгээ би болохоор санамсаргүй энэ ихчийн нөгөө комединуудын дараалал сонсчихсон. Тэгсэн чинь бас нэг ярилцлаганд орохдоо энэ их ч ингээд ном гаргасан гэж ярьжсэн байхгүй. Тэгэд өөрийнхөө түүхийг ярихдаа болохоор өөрөө энтгэхт яг төрж өссөн энтхэгийн Мумбай хотын одоо манайхаар бол зайсан Сөүлээр бол Ганнамд нь одоо төрж өссөн ийм баян чинэлэг айлын уул нь охин байсан. Тэгсэн чинь 15 16 настай байхад нь ээж нь нас бараад ээж нь нас барангууд аав нь за би одоо ингээ хүүхэд мөхөд харж өсгөж чадахгүй тийм болохоор чи хүнтэй суу гэд. Энтгэхт бол 15 16 та хүнтэй суугал энгийн зүйл юм байна л да. Ингээд аав нь хүнтэй суу гэсэн чинь энэ эмэгтэй болохоор хүнтэй суугал юм бол цаашдаа ямар ч сургуульд явж чадахгүй тий 10 жилийн сургуулийг ч дуусгаж чадахгүй их сургуулийн талаар бол мөрөөдөлтгүй болно гэдгийг мэдээд ааваасаа зөрүүдлээд тэгээд хамбал би гэрээсээ явлаа гэж зөрүүдлээ явцсан байгаа юм. Тэгсэн чинь аав нь ч гэсэндээ бүр маш зөрөөд 2 жил шахам охинтойгоо холбогдоогүй. Тэгээ энэ охин 2 жилийн туршид ингээд найз нөхдийн хороо хонохтой хоноод сүүлдээ найз нөхд нь нүүр буруулаад бүр ингэ танихгүй хүмүүсийн гэрт хүртэл ингэж хоноод орон гэргүү болоод арай гэж 2 жилийг өнгөрөөгөөд ямар ч байсан 10 жилийнхаа сургуулийг төгсөөд тэгээ аав дээрээ босож ирсэн. Мэдээж босож ирэнгүүт нь аав нь шууд хүнтэй суулгах гэж таарна штэ тий. Тэгэнгүүт охин болохороо ихчтэйгээ ярьжгаад ихч нь тэр үед Америкт амьдардаг эмч хүнтэй энтгэг эмч хүнтэй гэрэлчихсэн байсан. Ихч рүүгээ зогтцсон байгаа юм. За ингээд Америкт 17 8 тадаа очоод тэндээ их сургууль зураад гэр бүлтэй болоод гих мэтчлэн амьдарч жаад 40 гарсныхаа дараа өөрийнхөө хүүхдүүдийг өсгөөд гараас гаргасны дараа одоо энэ хүн за би одоо карьераа бодё гэж шийдээд бараг 17 8 шинэ бизнес эхлүүлсэн гинэ. Жишээлбэл юм халуун ногоотоо сүмсний бизнес гэдэг ч юм уу те бизнес эхлүүлэх болгон тэр бүх бизнес нь бүтлгүүтэд байсан. Ковидын үеэр тэгсэн охин нь таны бүх бизнесүүд бүтлгүүтдэг ч гэсэндээ танд юм үнэнч одоо үйлчлүүлэгчд байна. Тэр хүмүүс таны яг нэг зүйлд чинь татагддаг, дуралдаг. Тэр бол таны ярих чадвар юм аа гэж хэлээд тэгээ охиныхоо үгэнд ороод энэ эмэгтэй 44 наснда сая ковидын үеэр комедиан болсон ийм түүхтэй юм байна л та. За тэгээ нилээдгүй амжилттай комедиан болсон. Бүр одоо өөрөөс нь олон жилийн өмнө эхэлчихсэн алдартай комедиануудын шоуных нь банчаан гэж монголоор яриад байдаг лөө те. Тим хүмүүс болж малаад ямар сандаа ингээ өөрийнхөө memoir номыг хүртэл гаргачихсан. Ийм түүхтэй эмэгтэй юм байна. Тэгээ надад энэ нь болохоор юу нээр таалагдсан бэ гэхээр хүн 44 наснда комедиан карьер эхлүүлж болтгол байгаа байхгүй тий. Тэгэхээр юу ч хийсэн хизээж хожимдохгүй гэдэг нэг тийм гоё мессеж өгч байгаа юм шиг санагдсан. Бас нэг сонирхолтой зүйл нь чи хичнээн энтгэгийн Мумбай хотын хамгийн баян дүүрэгт амьдардаг ч гэсэндээ чамд төвийн шугам сүлжээтэй халуун ус байхгүй чи хизээж байнд эсвэл хизээж шүршүрт орохгүй. Яг ингээ төмпөнд суугаад бид нар 100 халуун ус тасархаар ингээ төмпөнтэй бас ингээ дээрээсээ хийгээд усанд ордог шүү дээ. Яг тэгж усанд ордог гэж байгаа байхгүй. Тэр нас надаа аюу сонирхолтой байсан. За энэний дараа болохоор би яг уншсан гэж хэлэхэд жоохон хэцүү. Яагаад тэгэхээр би нэг юм хүүхдийн цуврал ном орчуулж байгаа байхгүй юу? Мэдээж номоо орчуулахаасаа өмнө эхнээс нь дуустал нь яг уншдаг. За тэгэхээр ажлын шаардлагаар уншсан ном л юм та. Тэрнээс биш яг энэ босод ном шигэ чөлөөт цагаараа сонирхоод уншсан ном бол биш. За ийм нэг ном байгаа. Тэгсэн чинь энэ аягүй хөөрхөн ном. Worst Week Ever буюу хамгийн бүтлгүү 7 хоног гэдэг нэртэй. Тэгээ энэ ном дээр болохоор 12 настай нэг юм эрэгтэй хүүхэд аав ээжээрээ салцсан. Ээжтэйгээ амьдардаг байж байгаад аавтайгаа амьдрах гад одоо шинэ гэртээ нүүж ирж байгаа, шинэ сургуульд орж байгаа, шинэ 7 хоног нь эхэлж байгаа. Хамгийн бүтлгүү 7 хоног гэхээр энэ хүүхдийн одоо нэг өдөрт энэ хүүхдэд тохиолдсон бүтлгүү явдал нь нэг ном болоод нийтдээ ингээд 1-р, 2-р, 3-р, 4-р, 5-р хагасаа бүтцэн ингээд 7 цуврал ном гаргаж байгаа байхгүй юу? Энийг болохоор энэ ондоо эхний 3-ыг нь орчуулсан. За тэгээд Monday, Tuesday, Wednesday гэдэг нэртэй. Би өмнө яг хүүхдийн ийм төрлийн ном
уншиж байгаагүй. Одоо ийм төрлийн гэдэг нь жишээлбэл нохоо хүн гэж байдаг шүү дээ. Эсвэл бүтлгүү жаалын өдрийн тэмдэглэл Diary of a Wimpy гэдэг л те тиймэрхүү номнуудыг ерөөсөө уншиж байгаагүй. Анх удаа яг энэ жанраас уншсан ном маань энэ байсан. Тэгсэн чинь бүр амар хөвгчлөлтөө амар инээдтэй үнэхээр бүтлэхүү болж байгаа үйл явдлууд нь угаасаа амар инээдтэй. Тэгээ хамгийн их таалагдсан юм нь юу юм бэ гэхээр номын төгсгөл нь амар зэв. Яг нөгөө cliffhanger гэж ярьдэн шүү дээ. Хамгийн эзэгтэй үедээ дуусчдаг. Тэгэнгүүт бүр том хүн би хүртэл ингээд дараагийн ном дээр одоо юу гарах вэ? Яана ингээд дуусчлаа штэ гэд. Гяс дараагийн номоо өгөөрөө дараагийн номыг уншмаар байна гэд. Tuesday, Wednesday хоёрыг яг тэгж уншиж исэн. Thursday надаахандаа арай уншиж амжаагүй байна. Тэгээ айгүй хөөрхөн номнууд илээ. Яг том хүнд бол мэдээж ингээ болж байгаа үйл явдлууд нь арай жоох юм хэтрүүлэхтэй ч юм шиг. Гэхдээ хэрвээ би яг үнэхээр 10 12 насны хүүхэд байсан бол бүр тас хөхрөөл унших байсан юм шиг санагдсан. За энэний дараа болохоор би нэг юм сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой нэг хидэн ном уншсан юм аа. За тэрний нэг нь болохоор Let's Pretend This Never Happened. Гэхдээ энэ болохоор яг сэтгэл зүйн холбогдлолтой ном нь бол биш. Гэхдээ энэ номнууд болохоор бүгдээрээ нөгөө memoir буюу дахиад дурсамж номнууд байхгүй юу. Тэгээд хоёр ийм дурсамж ном уншичаад өөр ийм дурсамж гой номнууд ямар ном байдсан бол гэж хайжсэн чинь яг энэ номыг айгүй олон хүмүүс санал болгоцсон байсан. Бүр инээмээр байгаа бол энэ номыг уншаа. Маш хөвгөлтөө номоо гэд. За тэгээд би энэ номыг уншсан байгаа. Нэрийг нь яг орчуулах юм бол ийм зүйл болоогүй юм шиг бүгдээрээ жүжиглцгээе гэдэг нэртэй. Тэгэнгүүтээ дид гарчиг нь болохоор бараг л үнэн дурсамж ном гэсэн байгаа байхгүй юу. Бараг л үнэн гингүүт нөгөө илүү их сонирхол татаад бараг л үнэн гэхэлэр чинь нэг 90% нь үнэн 10% нь худлаа юм шиг байгаа сте тий. За энэ дээр болохоор Jenny Lawson гэдэг энэ эмэгтэй ядуу гэр бүлд төрж өссөн. Тэгээ ингээ өвөл гутал байхгүй учраас бүгдээр ингээ зузаан оймсоо ингээ давхарлж өмсөөд гадуур нь талхны уут ингээ багладаг байсан юм байна л да. Цас ордог газар байсан юм уу? Тэг аимсаа норхоос сэргээлээ. Тэгж одоо гадагшаа гардаг байсан байгаа юм. Эмэгтэй том болоод хүнтэй гэрлээд хүүхэдтэй болоод гээд амьдралын түүхүүдийг бичсэн. Хамгийн гоё нь энэ эмэгтэй өөрөө маш өндөр хошин шогийн мэдрэмжтэй амьдралдаа болж байгаа бүх зүйлүүдийг дандаа маш эрүү өнцгөөс нь харж бичсэн байсан. Гэхдээ яг энэ эмэгтэй ингээл би нөхөр нь байсан бол амар зовхоор за бүр заримдаа хитрхи хайнгач юм шиг. Тийм эмэгтэй байсан. За тэгээ энэ номыг бол би үгүй яах вэ гэдэг англи руу оруулна. Яасан хөөрх юм бэ? Гоё ном биш үү? Алита гэсэн тийм сэтгэл бол төрүүлээгүй. За энэний дараа болохоор нөгөө Монголд шүн дундын номын сан гэдэг ном нь орчуулгатаа гарсан байсан. Тэгээ тэр зохиолчийн Matt Haig гэж зохиолж байгаа. Тэр зохиолчийн Reasons to Stay Alive буюу амьд үлдэх шалтгаанууд гэдэг нэртэй бас memoir байгаа. За энэ болохоор сэтгэл готрлын memoir. Matt Haig болохоор миний ойлгосноор entertainment одоо салбарт яг оны ихэнх үед уншижсэн болохоор сайн санахгүй байна л да. Entertainment салбарт ажилладаг байсан. Тэгээд Ibiza гэдэг арал байдаг шүү дээ. Тэр Ibiza арал дээр DJ энтер хийдэг байсан юм да. Тэгэж байж агаад гинэт нэг өглөө босоод ирсэн чинь сэтгэл готролд орчихсон. Ямар ч амьдралын идэхгүй, сонирхолгүй, хүсэлгүй, зориггүй болчихсон. За ингээд шууд найз охинтойгоо хамт Америк руу гэр орон руугаа буцаж очиод аав ээжийнхаа дэргэд одоо сэтгэл готрлаасаа гарсан тухайн юм түүх байгаа. Тэгээд энэ номноос энэ түүхийг дистратай ойлгох гэж жоохон хэцүү юм уу? Маш юм богинохон чаптруудтай. Жишээлбэл нэг чаптер нь би одоо яг санаад байна л да. Зүгээр л ингээд намайг аз жаргалтай болгодог зүйлүүд тэгээд өөрийг нь аз жаргалтай болгодог баахан зүйлүүдийг. Жишээ нь нар манд гоё үйл харах гэдэг ч юм уу тийм ингээд бүгдийг жагсаага бичсэн. Ийм ном байсан. Тэгээ энэ бол надад бол нэг тийж амар таалагдаагүй яах вэ гэж хэлэхгүй. Энэ бол сэтгэл готрлын тухай memoir дундаа бол миний уншаар ном бол биш байсан. За энэний дараа болохоор дахиад нөгөө сэтгэл зүйтэй холбоотой нэг 3 memoir уншсан гэдсэн шүү дээ. 3 дахь нь болохоор энэ My Shit Therapist гэдэг memoir байгаа. Миний одоо Mia сэтгэл зүйч гэдэг нэртэй шүү дээ. Тэгээ энэ номноос би болохоор нэг эмэгтэй бол энэ номыг бичсэн гэдгийг санаж байна. Тэгээ тэр эмэгтэй болохоор бас сэтгэл готролд орчоод тэрнээсээ гарсан тухайгаа ингээд memoir бичсэн. Гарчиг болгоно нь яг My Shit team юм, My Shit юм гэд тэгж нэрлсэн байгааг бол би санаж байна. Тэрнээс өөрөөр бол нэг юм санахгүй. Тэгэхээр бас бүр шууд уншаад хэрэггүй гэж хэлж чадахгүй л юм л да. Зарим магадгүй хэрэгтэй зүйл байсныг нь би ингээд мартсан ч юм уу өөр юмтай холцоолоод санаж иж магадгүй. Тийм болохоор ямар ч энэ бол нэг миний тийм уншихаар ном биш байсан.
За дараа нь Нобелийн шагналт зохиолч Ханганы Цагаан хоолтон намыг уншсан. Энэ бас айгүй эвгүй ном байсан. Маш юм эвгүй сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг төрүүлсэн. Үнэхээр ингээ бие зарсгийлгсэн ном байсан. Товчхон утгыг ярих юм бол эмэгтэй хүн бусдаасаа өөр байхад нийгмээс оноож өгсөн тэр үүргээс гажихад тэр үүргийг хүлээн зөвшөөрөхгүй болоход хүмүүс яаж одоо хайж байгааг л харуулсан ном юм болов уу гэж би ойлгосон. Тэгээ энэ бол эрүү олыг малтлах хэмжээний биш. Гэхдээ бас яг ингээд юм гоё гэж хэлэхэд хэцүү заяа. Маш их юм сэтгэл хөдлөлийг төрүүлсэн гэх юм уу? Сэтгэлийг аюу хөндөж чадсан. Тийм ном байсан учраас гоё ном байсан гэж бол дүгнжин. Vegetarian-ы дараад энэ жил би нэг номыг 2 удаа уншсан. За энэ болохоор өөрийгөө хянаж сурахын ухаан гэдэг. Би яг номын дэлгүүр орчоод баахан ном авчаад гарах гэжсэн чи яг үүдэнд энэ номыг ингээд тавьсан. Тэгээ хальт ингээд нүд харчаад за одоо нэгэнд мөнгө төгрөгөө төлцсөн юм чин дараа л олъё. Дахиад кассан дээр очиод очрлон зогсно гэл бодсон ч гэсэндээ бүр яг ингээд гарчгэн ингээд сэтгэлд үлдчихэд авъя даа гэж буцаал кассан дээр очиод энэ номыг авсан байхгүй юу. Тэгээ гэртээ ирээд уншсан чинь зохиолч нь ингээд 200-300 жилийн өмнө Японд амьдарч исэн үзмэрч гэж байгаа байхгүй юу. Би ерөөсөө нэг тийм үзэх харах одоо юу гэдэг тийм зурхаа мурхаа тиймэрхүү нэг итгэдэггүй. Гэхдээ энэ номыг уншсан чинь мэдээж үзмэрч хүн учраас яг тэр зарим нэг зүйлийг бол яг үзмэрчийнхээ өнцгөөс тайлбарлсан. Гэхдээ номын гол санаа нь юу юм бэ гэхээр хэрвээ чи өөрийгөө удирдах сурхал юм бол чи амьдралаа оронгоор нь өөрчилж чаднаа. Энэ ном дээр хамгийн их ярьдаг зүйл чи хоолоо хянаж сураа. Хоолоо хянаж сурсан хүн амьдралаа хянаж чаднаа. Бүх зүйлийг хянаж чаднаа гэд. Цаанаа ерөөсө хоолоо хянаа гэдэг нь үзмэрчийн өнцгөөс болохоор тэгж тайлбарлаад байгаа байхгүй. Хэрвээ чи ингээ хит их хоолыг хүссэн үедээ идээд ах юм бол чиний одоо буйны авдар чин дүүрчнэ гэдэг ч юм уу гэдэг өнцгөөс тайлбарлаад байгаа юм. Гэхдээ яг цаанаа нь бол чи дисциплинтэй, сахилга баттай бай. Сахилга баттай байх юм бол чи баяжиж чадна, амжилтанд хүрч чаднаа гэдэг ийм утга санаатай байсан. Тэгээ би энэ номыг 6 сарын зайтай ч юм уу 2 удаа уншсан. Би ер нь бол яг юм хувийн хөгжлийн номонд, self-help номонд тийм дуртай биш. Гэхдээ энэ ном бол одоо таалагдсан. Аюу гой ном байсан. Яг тэр үзмэрч гэдгийг нь тайлбарлаад байгаа зүйлийг нь хэлэх гээд байгаа санааг нь тэр 6 өнцгөөсөө биш, яг юм сэтгэл зүйн өнцгөөсөө харах юм бол, psychological өнцгөөс харах юм бол энэ хүний яриад байгаа зүйл нь айгуу тийм зөв зүйлүүд яриад байгаа байхгүй юу. 100 болохоор бас нэг том ном уншсан л In Crime and Punishment байсан. Crime and Punishment Dostoevsky за юу ярих вэ те. Энэ бол гоё ном байсан. Энэ номноос яг миний нэг ойлгож авсан зүйл юу юм бэ гэхээр ном дээр гарч байгаа үйл явдлууд Достоевский амьдралын үйл явдлуудтай айгүйх юм холбогдсон байсан. Тэгээ эндээс би бол зохиолч хүн яг өөрийнхөө сайн мэддэг зүйлийг бичдэм байна гэдгийг бол ойлгож авсан. За мөн энэ жил би суугаад дөнгөж эхлүүлснийхаа дараа Crime Station суугтай хамтраад 2 Crime подкастэнд 2 дугаарт оролцсон. За энэ 2 дугаарт оролцохдоо Crime Station-ы хост бол яг гэмт хэрэг яриад миний хувьд бол тэр гэмт хэрэгтэй холбоотой номыг уншиж оролцсон байгаа. Ингээ 2 ном уншсан. За тэрний нэг нь болохоор Beyond Belief гэдэг Scientology сүмд Scientology гэдэг шашинд эцэг их нь ороод тэрнээс болоод одоо яаж зовсноо ярьсан нэг юм охины ном memoir бас memoir байгаа юм л да. Ер нь надад нэг иймэрхүү memoirууд нэг таалагддгүй юм байна гэдэг бол биенээс ойлгож авсан. За хоёр дахь нь болохоор Christian Bala гэдэг нэг аимшигтай зохиолч байдаг. Тэр зохиолчийн бичсэн Amok гэдэг номыг уншсан. За энэ бол бүр үнэхээр уншаад ч хэрэггүй, угаасаа уншаад ч бараг ойлгохооргүй тийм ном байсан. Хамгийн гол нь энэ зохиолчийн гэмт хэргийн подкастэнд орж байгаагийн шалтгаан нь юу юм бэ гэсэн чинь бодит амьдрал дээр нэг аллага хийсэн. Яг тэрнтэйгээ ижилхэн аллагыг энэ номон дээр бичсэн. Иннээсээ болоод мань хүн цагтаад баригдаад хэрэгээ хүлээсэн юм байна. Тийм учраас энэ ном нь бол илүү юм сонирхолтой байсан. Гэхдээ энэ бол үнэхээр амар сэжгийн ном байсан. Сэжгийн гэдэг нь дотор нь бичсэн юм. Одоо хоёрхан ном үлдлээ. За энэ жил болохоор дахиад нэг self-help ном уншсан. Би баг энэ жил шиг ингэж олон удаа self-help ном баг уншиж байгаагүй байх. Баримтат ном, хувийн хөгжлийн ном гэсэн үг шүү дээ. За энэ болохоор Adult Children of Emotionally Immature Parents гэж байна. Сэтгэл зүйн хувьд бүрэн гүйцэд өсөж хөгжөөгүй хүмүүсийн насанд хүрсэн үр хүүхдүүд гэдэг аахгүй. Эцэг их нь сэтгэл зүйн хувьд боловсроогүй бүрэн гүйцэд хөгжөөгүй байх нь хүүхдүүдэд ямар нөлөөтэй вэ? Эргээд тэр нь хүүхдүүд том болсны дараа, насанд хүрсний дараа амьдралд нь яаж илэрдэг вэ гэдэг тухай өгүүлсэн ийм хувийн хөгжлийн ном байгаа. Энийг бол яг нэг хэсэг би нөө сувагтай баримтат номуудаас оруулж ирсэн шүү дээ. Тэрний одоо үргэлжлэл болгоод оруулах гээд уншиж ирсэн. Уншаад бол дуусгасан. Гэхдээ
бичлэг бол болгож чадаагүй. За энэ ном бол гэхдээ үнэхээр бас гоё ном байсан. Одоо зөвхөн өөрсдийнхөө эцэг эхийг сэтгэл зүйн хувьд одоо бүрэн боловсрсан насанд хүрсэн хүн байсан юм уу гүм үү, хэрвээ байсан бол тэр нь надад яаж нөлөөлсөн бэ гэж харахаас гадна одоо бидний үеийнхэн ч өөрсдөө эцэг их болох нас болсон тий. Тэгэхээр бид нэр өөрсдөө сэтгэл зүйн хувьд бүрэн боловсрсан эцэг их болохгүй бол эргээд хүүхдүүд маань ямар хал балтай байдгийм бэ гэдгийг энэ номноос харж авах юм шиг санагцсан. За энэ оны ярих байгаа ранглах гэж байгаа хамгийн сүүлийн ном бол Актемч иш нацагт оржийн болор тойл гэдэг ном байгаа. Энэ номыг болохоор би яг 25 оны 2-3 сард нэлээд бас эрт уншсан юм аа. За тэгээ өмнө нь болохоор бүр өсвөр насндаа байхдаа уншаад дараа нь 2021 онд ковидын үеэр уншаад хамгийн сүүлд сая уншсан. Яг сая уншсан шалтгаан нь бол мэдээж суугтаа оруулъя гэдэг бодол байсан. Номын зохиолч иш нацагт оржийг та бүхэн их зохиолч Д нацагт орчтой. Андууруу за иш нацагт орж бол Актемч түүхч хүн. За энэ ном бол яг Манжийн дарлалын үеийг харуулсан ийм ном байгаа. Монгол бол тэ зүүн гар баруун гаргийн хоёр хэсэг хуваагдсан. 4 түмэн ойр 40 түмэн халах гэдэг одоо хоёр хуваагдчихсан. За энэ хэцүү цөмөн цагт хэрхэн Монголын одоо баатрууд амар санаа жимүүн жав тэргүүтэй хүмүүс арт түмнийг урайлаад хоорондоо ч гэсэн хуйлдаж эвлэлтэн нэгдээд Манжийн дарлалын эсрэг тэмцэж байгааг харуулсан ийм ном байсан. За сувагтаа оруулаагүй шалтгаан гэдэг юм бол энэ ном айгүй олон дүртэй, бүр хитрхи олон дүртэй. Тийм учраас тухайн үедээ би бас туршлагагүй шинээр контент хийж эхэлжсэн хүний хувьд тэр олон дөрүүд дотроо өөрөө баг ярихтаа төөрөөдөөс учраас тэр санаагаа бол төр зур орхисон. За энэ номыг бол би гоё ном байлаа гэдэг англи руу оруулнаа. Энэ бол яхаарахгүй үнэхээр гоё ном байсан. Анх уншиж байхад ч тэр 10 хэдэн жилийн дараа уншихад ч тэр гоёо ерөөсөө алдаагүй юм ном байсан. За ингээд энэ бол миний 2025 онд уншсан 51 ном байлаа. Ойрын хэдэн жил ер нь бол баг ийм олон ном уншааг байхаа. Яг 25 онд би бүр өөртөө зориод гар утас ашигладаг цагийнхаа оронд ном уншия гэж шийдсэн. За мэдээж бүр 100% гар утас ашиглахаа болоод ном уншдаг болоогүй ч гэсэндээ ядчил нэг гар утасны хэрэглээгээ 50%-аар багасгаад ном унших цагаа бол 50%-аар нэмж чадсан гэж бодож байна. Яг энэ жил уншсан номуудаа дүгнэх юм бол ихэвчлэн айгүй айтаахан 4-5 одтой гайгүй сайн номнууд уншсан юм шиг санагдлаа. Нөгөө талаас нь бол энэ жил өмнө нь уншижсэн номнуудаа айгүй их дахин давтан уншсан учраас одоо жишээлбэл энэ бага наснда уншижсэн Harry Potter ч юм уу тий Hunger Games гэдэг цувралыг бас яг 100% бодтойгоор үнэлэхгүй байгаа хальтаа нөгөө хүүхд наснда уншижсэн зүйл чинь одоо хүртэл гоё санагдаад байгаагаас нь илүү сайхнаар үнэлсэн ч гэж магадгүй мэдэхгүй. Гэтэ миний хувьд бол энэ жагсаалт ийм байла. Ирэх ондоо яг би бодохдоо илүү их юм шинэ ном уншия гэж бодож байна. Уншсан номоо давтан уншаад тахаас илүүтэйгээр хороод хідээр дөрөн унших гоё ном байна те идэх гоё хоол байна, үзэх харах гоё газрууд байна. Тэр бүгдийг бас үзэж туулж туршмаар байна. За ингээд ямар ч гэсэн бүтэн 1 жилийн туршид уран зохиолын номтой хамт наадтай хамт манай суугаар зочилж байсан та бүхэндээ маш их баярлалаа. Маш олон хүмүүсээс маш олон гоё сэтгэлдлүүд хүлээж авсан. Тэр бүх сэтгэлдлүүдийг уншаад үнэхээр их урам ордог, үнэхээр хүч авдаг. Та бүхэнд маш гайхалтай 2026 оныг өсөн өрөөж байна. Бүгдэнд нь шинэ оны мэнд дэвшүүлээ. Ингээд удахгүй дараагийн бичлэгээрээ иргэн уулзцаая.